За энэ жил яг манай оролцогчдын нэг улсын төсвийн талаарх мэдлэг аягүй сайжирч байгаа. Өнгөрсөн жил бол бид нар яам болон байгууллагууд өөрсдийнхөө хэмжээнд юу төлөвлөсөн бэ гэдгийг сонсчихсан бол энэ жил бид нар тухайлан сэдвчлээд за 0-2 настай хүүхд онцлоход яах ёстой юм. 3-5 настай хүүхд сургууль бэлтгэхэд юу хийх ёстой юм. 6-18 настай хүүхдэд ямар үйлчлэг байх ёстой. Гэтэл төсөвдөр энэ яаж тусгацсан бэ гэдгийг ингэж харьцуулсан маягаар одоо ингэж хэлцүүлгүүдийг хийж байгаа. Бүх яам болон холбогдох байгууллага тамийн газраас хурж ирээд мэдээлэл өгөөд ингэ явж байна. Өнгөрсөн жилээ сайжирсан зүйл нь бол манайх энэ жил 25 оны хүн амын тоолгоороо хөгжлийн бэрхшээлтэй хүний тоолсон. Хөдөлмөр эрхлэлийн судалгаагаа бас хийчихсэн. Одоо юу хоцрогдоод байгаа вэ гэхээр хүүхдүүдийн судалгаа дут байгаа. Ямар онортой, ямар одоо настай хүүхэд аль аймагт байна вэ гэдгийг тоолж ялгаж гаргаж иж тэнд тохирсон үйлчлэгнүүдэд бас ярих хэрэгтэй болчихлоо. Тэгэхээр тэрийг дагаад төсөв яригдана. Тэгэхээр энийг тодруулах зорилгоор бас бага насны хүүхдүүдийн насын ингэж 3% хагаад хилцүүлгээ нэлийн задлж ингэж хийж байгаа. 106 мянга хөгжлийн бэрхшээлтэй хүн тоологдсон байна. Эндээс бага насны хүүхдүүд маш их байгаа. Тэгэхээр эндээсээ бид нар одоо тоолж бүртгэхээс л эхэлнэ л дээ. Өмнөх удаагийн хилцүүлгээр бид нар бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт онцлогооны тоног төхөөрөмжийг бол авахар шийдвэр гаргасан. Засгийн газар. За энэ шийдвэрээр бол одоо гадаад руу явж нэг онцлуулдаг, эмчилүүлдэг байсан асуудал маань энэ жилээс бол одоо багасна гэсэн үг. За мөн өмнөх жилийн хилцүүлгийн бас нэг үр дүн нь харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрийг одоо босгож авсан байгаа. За энэ жилийн хувьд бид нар илүү тэг шамруулан сургах, боловсролын асуудал руу илүү төлөхөө бас иргэд одоо оролцогч манаас ярьж байгаа. За нөгөө талдаа бүх орчныг саадгүй байх, тэр хүртээмжтэй байхтай холбоотой төсвийг сангийн яам дээр нэлийх ажиллаж одоо заавар гаргаад бүр ажилласан байгаа. Тэгэхээр энэ жилийн төсвөлтөн дээр тиймэрхүү төрлийн зардлууд нэлээ орж ирэх гэсэн хүлээлттэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол бас үр дүн. Нөгөө талдаа ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо ажил эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байгаа. Ер нь аж ахуйн нэгж байгууллагууд аливаа худалдаа авалтаа хийхдээ ямар одоо бараа бүтээгдэхүүн авахаас сонгохдоо ийм хүмүүсийн хийснийг авъя гэдэг ч юм уу те. За нөгөө талдаа өөрөө албан хаагчдаа тийм үнээр бүрдүүлээ. Эсвэл мэдээлэлээ вебсайтаа гаргаж байгаа бүх одоо үйлчлэгийг хүртээмжтэй болгохыг гэсэн чиглэл рүү хандах хэрэгтэй байгаа. Энэ нь өөрөө манай ажлын хэсгээс болон баясгалан гишүүн бид хоёрын өргөн барьсан саадгүй орчны хуультай бас холбоотой. Тэгэхээр энэ бол батлагдвал угаасаа бүх байгууллагууд төсвөөсөө үнийг хийхээс аргагүй болно. Тэгэхээр бид нар урьдчилан нөхцөлийг бэлдээд төсвөлтөн дээр ингэжээж хууль хэрэгжиж шүү гэдгийг зааж өгöd бас одоо зааварчилгаанууд гаргаж өгсөн байна. Тэгэхээр энэ жил тэрийг баталгаажуулж аягийн нэлцүүлэг хийж байгаа гэсэн.